Тэмбэл гүшаасан. За баярлалаа. Би Ганвыг сайд, Гансх сайд, Баяр сайхан сайд, Сононбил сайд нараас эхний асуулт. Энэ 13 онд та бүхний хариуцж байгаа салбарт хувийн хвшил буюу бизнесийн хвшлээс оруулсан хөрөнгө оруулалтын статистик хэд байна? 14 онд ямар хөө төсөөлөлтэй байна гэсэн энэ нэг асуулт. Хоёрдугаарх нь улаан сайдаас асуух асуулт байна. 13 оны 6 сарын дундаас 13 оны үдийн хүртэл санхүүгийн доктортой байдлын зөвлөлийн нэг оролцогчийн хувьд валютын аншны хэлбэлзлийн чиглэлээр танаа яамнаас ямар санаачлах гаргаж ямар асуудлыг хилцүүлсэн бэ гэсэн хоёрдугаар асуулт. Бас улаан сайдаас 13 оны байдлаар Монголын нийт хэмжээгээр болон 14 онд концессийн хэлбэрээр хийгдэх нийт хөрөнгө оруулалтын ойролцоо тоо хэдвэ? Батүл дараагаас 13 оны байдлаар одоогийн эхний 3 улирлын байдлаар концессийн хэлбэрээр Улаанбаатар хотод хийгдсэн хөрөнгө оруулалт 14 онд хүлээгдэж байгаа төлөвлөж байгаа төсөөлөл гэсэн ийм нэг асуулт байна. Эдийн засгийн хөгжлийн яамны холбогдох хүнээс нь 13 оны байдлаар хүлээгдэж байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 14 оны төсөөлөл ийм нэг асуулт байна. Дээр нь ерөнхий сайдаас нэг хоёрхан асуулт асуух гэсэн юм. Тендерийн хуулийг хизээ оруулж ирэх юм болоо? Тендерийн хууль чинь одоо би өмнө олон удаа хэлж ирсэн. Энэ бүх хөрөнгө оруулалт, энэ бүх юмний чинь гацаа болоод байна шүү дээ. Энийг хизээ оруулж ирэх юм бол нэгдүгээрт, хоёрдугаарт Монгол улсын санхүүгийн жилийн хугацааг өөрчлөх талаар улсын хурлын нэр бүхий хоёр гишүүнээс хуулийн төсөл өргөн бариад засгийн газрын саналыг авах гэдэг гэсэн. Энэ чиглэлээр засгийн газрын байр суурь ямар байгаа вэ гэсэн ийм асуулт. Эцэст нь бас нэг юм нэг томьёоллын хувьд биднээс цаашдаа нэг нэлээд тодорхой ярихгүй бол сонсоод байхад бол жишээлбэл инфляц энэ үн тогтворжуулах гэдэг юм дээр дандаа абсолют утгаар яриад ард иргэдийг жоохон төөрөгдөлд оруулаад энэс чинь болоод ард иргэд тухайлбал сошиал медиа дээр маш худлаа ярьж нийтнээс гэж хэлдэг. Тэгэхээр нэг зүйлийг их сайн ойлгочмоор байна. Бид юмны үнийн өсөлтийн хурдцыг сааруулах тухай ярьж байгаа. Өөрөөр хэлбэл үн тогтворжуулах гэдэг маань үнийн өсөлтийн хурдцыг сааруулах бодлого гэж би ойлгож байна. Зорилго нь ч тийм байна. Тийм учраас энэ өсөлтийн хурдц буурсан, нэмэгдсэн гэж ярина үхээс инфляц буурчихлаа, нэмэгдчихлээ гэж ярих нь өсөлтийн хурдцыг л одоо бид хэлж байгаас абсолют утгаар нь тодорхой бараанууд дээр зугуухан мөлхөө байдлаар явж байгаа инфляцийг бол яриаггүй шүү дээ. Энэ тал дээр нэг томьёоллоор ярмаар байна. Яагаад гэвэл жишээлбэл эдийн засгийн хөгжлийн сайд энэ чиглэлээр нэг үг хэлээд хоёр дахин буурсан гэд хэвлэл мэдээлэлээр их балбуулсан шүү дээ. Энийг анхаарцгаана уу? Баярлалаа. За сайд нар товчхон 4 сайдаас асуусан. Танаа салбарт хувийн хвшлийн хөрөнгө оруулалтын хэмжээ Ганвыг Сононбил Гансх гэд дараалаад ирж. За баярлалаа. Энэ хөрөнгө оруулалтыг бол дээр үчсэн хэн Дэмбэрэл гишүүн минь асууж ирсэн. Жилд нэг удаа л гаргадаг юм байлаа. Гэхдээ 7 сарын 1-ний байдлаар бол нэг удаа гаргасан байгаа. Энэ дээр бол 863 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон байгаа. Оны эцсийн дүнгээрээ зүгээр яг хэмжигдсэн зүйл бол алга. Тэгээ хоёрын хвшлийн шууд хөрөнгө оруулалт тий. Оны эцсээр бол дахиж гаргана. За эх онд бол доотлон эдийн засгийн өсөлтөөс баггүй хэмжээгээр нэмэгдэх баха. Тэгээ одоо
энэний дараа нөгөө үндсэн чиглэлтэй сүмөс бодлохоор бүх юм тодорхой болно гэж ингэж байна. Монгол улсын тухайд бол хөрөнгө оруулалтыг жилд нэг удаа гаргадаг гэдэг ийм асуудал байна. Нөгөө талаас манай салбарт бол нэг мэдээлэл байгаа. Манай улсын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг компани, толгой компани гадаадад IPO хийж хөрөнгө босгодог. Тэгэхээр тэрний хөрөнгө нь хэдэн Монголд үйл ажиллагаанд зарцуулагдаж байна вэ гэдэг энэ судалгааг бол одоо хийж байна. Тэгээ удахгүй ажлын шугамар тань танилцуулъя. Бэлсэд. За манай эрчим хүчний салбарт бол ер нь сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт ялангуяа хувийн хвшлийн хөрөнгө оруулалтад орох нөхцөл болцоо их бүрдсэн гэж хэлж болно. Энэ чиглэлээр компаниуд нэлээд сонирхож байгаа гэдгийг хэлмээр байна. За 12-аас 13 оны төвшөнд солигтын 50 мегаваттын цахилгаан станц хувийн хөрөнгө оруулалтаар нийт 170 гаруй тэрбумын хөрөнгө оруулалт орж ирсэн байгаа. Сая 6 сарын 20-нд ашиглалтанд орсон. За түүнээс гадна 8 сарын 26-нд олон жил яригдсан 5 дугаар цахилгаан станцын сонгон шалгалт явагдсан. Одоо засгийн газартаа гэрээ хэлцэл хийгдэж байна. 14 оноос 5 дугаар цахилгаан станцын ажил явах юм бол 1.5 тэрбумын доллартай тэнцэх хэмжээний бас хувийн хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой. Мөн цаашаа өргөлжлээд 5 толгойдоор баригдах 900 сая долларын өртөгтэй 900-аас 1 тэрбумын өртөгтэй цахилгаан станцын ажил явна. Ер нь бол эрчим хүчний салбарт бол бас хууль дүрмүүд дээр нь жоохон өөрчлөлтүүд хийгээд дэмжиж өгөх юм бол хувийн хөрөнгө оруулалтууд бас өсөж байгаа салбараа гэж хэлж байна. Баярлалаа. Ансгшэд. Зам тээврийн салбарт хувийн хвшлийн хөрөнгө оруулалтыг 2 хувааж үүсэх ёстой болов уу гэж би бодож байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх энэ арга хэмжээг хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээнүүдэд бол хувийн хвшлийн хөрөнгө оруулалт ороогүй. Учир нь засгийн газар мөрийнхөө хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тавьсан зорилтуудыг төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ажлуудыг эдийн засгийн хөгжлийн яам дээр төвлөрүүлж байгаа. Концессийн газар бол одоо эдийн засгийн хөгжлийнхаа яамны харьяанд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Яг энэтэй холбоотой зам тээврийн яам бол төр хувийн хвшлийн хамтын ажиллагаагаар хөгжүүлэх тэр засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг бол эдийн засгийн хөгжлийн яамд хүргүүлсэн байгаа. Тухайлбал одоо энэ Баянзүрх Назахын авто зам, олон улсын нисэх буудас руу, шинэ нисэх буудас руу тавигдах хурдны зам, Астан буусаг замын үүдийн хооронд 990 км хурдны зам гэх мэтчсэн замуудыг бол эдийн засгийн хөгжлийн яам дээр ингээд төвлөрүүлж явж байгаа. Ер нь зүгээр энэ салбарт бол хувийн хвшлийн өөрсдийнхөө хөрөнгө оруулалтаар ямар ажил хийж байгаа гэдэг ерөнхий тооны хувьд бол зөвхөн авто зам дээр хувийн хвшлийн компаниуд хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа. Энэ нь бол голдуу уул уурхаан компаниуд өөрийнхөө бүтээгдэхүүнийг тээвэрлэх замуудыг барихад хөрөнгө оруулалт хийж байгаа. Тухайлбал PetroChina компани, оюу толгой, Softgobi, Sands, Астан хүдэр гэх мэт компаниуд бол өөрсдийнхөө хөрөнгөөр зам тээврийн салбарт уул уурхаан бүтээгдэхүүн тээвэрлэх замуудыг бариад явж байгаа. Яг одоо энэ бол 400 орчим километр зам болж байгаа юм. Төсөв бүртгэхийн яг одоогоор бол би хэлж чадахгүй байна. Тодорхойлоод танд бас ажлын журмаар мэдэгдэе. Хариултаа сайдуулсан уу? Яг энэ асуултыг. За улаан сайд цаашаага дараачийн 2 асуултанд хариулъя. За баярлалаа. Энэ он гарсаар санхүүгийн доктортой байдлын зөвлөл сар болгон тогтвол хуралдаж байгаа. Санхүүгийн доктортой байдлын зөвлөлийн үйл ажиллагааг докторжуулахад анхаарч байна. За ялангуяа энэ одоо төгрөгийн ханш унсан энэ үед бол ханшийг докторжуулахтай холбоотой асуудлаар зарим сард 2 удаа хуралдаж зөвлөдөж байсан. За энэнгээр тодорхой ямар асуудал орсон бэ гэвэл бүх төлбөр тооцоог Монгол улсын нийтлэг дэвсгэр дээр төгрөгөөр гүйцэтгэх одоо тухайн асуудлыг орж танилцуулсан. За татварыг валютаар тогтоож байгаа журмыг өөрчилж хуулинд өөрчлөлт оруулах санал мөн танилцуулагдсан. За хамгийн сүүлд төсөв мөнгөний бодлогын төслийг одоо өргөн барихын өмнө хилцүүлж харилцсан уялдааг хангах асуудлуудаар мөн зөвлөдсөн.
За доктортой байдлын зөвлөлийн ажлыг тогтворжуулахад анхаарч байна. Баярлалаа. Батул дарга концессийн талаар. Энэ жил Улаанбаатар хотод концессийн гэрээгээр хийгдээр 39 ажил төлөвлөгдсөнөөс 29 нь одоо гэрээн хийгдэхэд хэрэгжилтийн шатанд явж байна. 10 нь бол амжаагүй, чадаагүй. Яг тэгэхээр нөгөө зураг төсөл газрын асуудал гэдээ бас энэ нөгөө зургийн даалгавар гаргахтай холбогдсон ийм бэрхшээлүүд гарсан гэдгийг хэлмээр байна. Ер нь цаашдаа бол концессийг бас үр дүнтэй аргын нэг гэж ер нь үзэж байгаа. Яг тэгэхээр гэхдээ хамгийн гол нь захиалагчийн зүгээс зургийн даалгаврыг сайн гаргаж чадвал концессийн гэрээгээр бол манай хувийн хвшлийнхэн бол ажлыг чанартай гүйцэтгэх, ер нь хувийн хвшлийн давуу талыг ашиглах ийм боломж бол бусад одоо хэлбэрийн үйл ажиллагаанаас илүү юм байна лээ гэдэг нь харагдсан. Тэгээд ер нь концессаар явал зүгээр юм байна. Хамгийн гол нь зургийн даалгавар сайн өгөх хэрэгтэй юм байна. Эдийн засгийн хөгжлийн яам гадаадын шууд хөрөнгө оруулалт. За энэ оны хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 9 сарын 1-ний болтол 1.8 тэрбум долларын үзүүлэлттэй яваа. Өнгөрсөн жилдээ харьцуулахаар зэрэг их том хэмжээний үйлдэл болчиход байгаа. Өнгөрсөн жил 4.4 байсан шүү дээ. За дараа жилийн төсөөлөл гэвэл бид нэг 2 орчмоор төсөөлж байна. Нэг их оптимист тоо тавиад хэрэггүй баг. Одоо ингээд сая хөрөнгө оруулалтын хууль батлагдсанаас хойш зах зээлийн реакцийг хараад байхад манай Монголтой холбогдлолтой бүх компаниудын сток одоо хувьцаа нэг их тийм сайн өсөхгүй харагдаад байна л да. Өсөлт бол байгаа гэхдээ өсөхгүй. Хэрэг тэр өсөлт сайн байх юм бол манай шууд хөрөнгө оруулалтад нэлээд сайнаар нөлөөлөх боломжтой, бид нэр сайнаар төсөөлөл хийх боломжтой болно л доо. Гэтэ харах арай эрт байна. Ерөнхий сайд тендерийн хууль болов. Тэр санхүүгийн жилиг өөрчлөх асуудлаар улаан сайд хариулах уу? Бидний ажлын хэсэг гаргацсан ажиллаж байгаа шүү дээ. Бат 2 сайд улаан сайд орцсон байгаа. За тендерийн хуулийг эдийн засгийн хөгжлийн яам за манай бусад холбогдох газрууд ярьж байгаа. Ер нь тендерийн хуулийг өөрчлөе. Бусад орны жишгийг л авмаар юм байлээ л дээ. Би бас нэг тогтолцоо өөрчлөе гэдэг цаанд тэр л байгаа. Одоо манай тендерийн хуулиар бол тэгэл хамгийн бага үнийн саналтай гэдгээрээ явдаг. Одоо та нар ингээд бүгдээрээ харъя л да. Хамгийн бага үнийн саналаар тэр нөхөр тендерт ялсан байхгүй 500 саяар. Тэгээд 5 тэрбумаар босгож байгаа байхгүй. Энд чи тэгэхээр ямар өмнөх бага үнийн санал байх вэ? Тийм учраас энэ дээр бид нар бол ажиллаж байгаа. Туурхуудахыг судлаад би ихтер ярьсан. Тендерийн гэрээнээс гадна гэрээний хуулийг гаргамаар юм байлээ. Тэгж яж хариуцлагыг хүлээдэг. Тэгж яж энэ тендер гэдэг юм чинь бол зүгээр л давхиж очиод төсөв төртгийг өсгөөд эсвэл нэг юм авчихаа жил өсгөөд яваад байдаг юм биш ээ гэд. Энэ цогц асуудал байгаамаа. Тийм учраас засгийн газрын хуулийг өргөн барина. Улаан сайд нэмий. За баярлалаа. Санхүүгийн жилийг өөрчлөх асуудлаар Дэмбэрэл гишүүн, Соломон гишүүн нарын өргөн барьсан хуулийн төсөлтэй холбоотойгоор ажлын хэсэг гарч судалгаа дүгнэлт хийж ажиллаж байгаа. Ер нь ажлын хэсгийн ажлын явцаас үзэхэд бол одоо өргөн барьсан саналын дагуу санхүүгийн жилийг өөрчлөх нь одоогийн байгаагаас бас амаргүй бэрхшээлтэй учраас хэрэгжүүлэх боломж муутай байна гэсэн ийм дүгнэлт одоо гарах одоо ийм чигтэй байгаа. За баярлалаа. Дэмбэрэл гишүүн нэмж асууя. Миний асуултууд бол ерөнхийдөө манай Монгол улсын төсвийн төлөвлөлт дутаад байгаа зүйлүүдийг л асуусан л. Тийм учраас надад хэрэгтэй гэхээсээ илүү энэ улсад хэрэгтэй. Энэ яамдуудад өөрсөнд нь хэрэгтэй. Тийм учраас энэ чиглэлийн саяны асуусан асуултын дагуу статистикийг гаргадаг бол дараа жилийнхаа төсөв төлөвлөгөөг хийхэд бидэнд л хэрэгтэй гэсэн утгаар асуусан юм шүү. Энийг та бүхэн бас дор бүрний анзаарчаарай гэдгийг хэлье. Тэр санхүүгийн зохицуулах, санхүүгийн доктортой байдлын зөвлөлийн хувьд бол улаан сайд надад өөр мэдээлэл байгаа даа л. Би өөрөө Монгол банкны ажлын хэсгийг ахалж байна. Тэн дээрс ингээ протоколын дагуу би явж байгаа.
Аливаа хурал бол зайлшгүй протоколдогдсон байх хэвээр тэр нь байхгүй байгаа байхгүй. Тийм учраас би тодруулж асуусан. Энийг би цаашаа тодруулах болно. За баярлалаа.